Хавар олж турах зорилготой эргээд фитнест явах нь нэгсдэг. За улмаар бэлдэржүүлэх төвүүдийн ачаалал 2-3 дахин нэмэгддэг байна. За тэгвэл зөвхөн хавар намрын хувцсандаа таарахын тулд огцомжийн хасах нь буруу гэдгийг багш дасгалжуулагчид хэлж байна. За тэр дундаа эмэгтэйчүүд 7 хоногт 4 кг турааж өгөхийг хүсдэг гэдгийг хэллээ. За хурд хугацаанд турах биш, урт хугацаанд эрүүл байхыг сонгох нь зөв гэдгийг онцоллоо. За Монгол хүний биеийн онцлог бол өвөл баг зэргийн өөхөлж мэрайлж даван туулдаг юм байна. За баг зэргийн тааргалж мэрайлсан хүмүүс маань хувцас багтахгүйгээс болж сэтгэл санаагаар унах юм тохиолдол гардаг. Улмаар бэлдэржүүлэх төвд ирээд огцом дасгал хийх, биеэ халаалтгүйгээр дасгал хийх, багшийнхаа өгөнд орлоггүйгээр мөн дасгал хийснээс бол хаврын улиралд бол яг бэртэж гэмтсэн хүмүүсийн тоо бол 2-3 дахин нэмэгддэг байна. Тэгвэл бид яг дасгалыг хэрхэн зөв системтэйгээр хийх талаарх мэдээллийг хүргье. Бидний үеийн залуучууд байна. Нилээн ахмад насны хүмүүс ч байна. Нилээн их чин нэмсэн. Тэгээ хавар болохоор жиндээ санаа зовно. Тэгээ бас тэрэндээс тохируулаад дасгал хийдэг хүмүүс их олон болсон. Сүүлийн үед бол маш их ирчилж байна. Одоо чи яг нэг 100-аас өмнө турна гэдэг нэг гоё өрөө ядж шүү дээ. Тэгж байгаа ах би чинь 2 сарын 23-наас 4 сарын 23 хүртэл 2 сарын хугацаа өөртөө тавиад тэгээд энэ 2 сарын хугацаанд 7 хоногт бойролцоогоор 0.3-аас 0.5 кг хасах зорилго тавиад явж байгаа. Фитнес клубүүдийн ачаалал шинэ жилийн өмнө болон хавар дулаарахтай зэрэгцэн нэмэгддэг байна. Гисэн эдэж тууштай хичээллэж өөрийгөө дайчилж чадлагүй шантрах тохиолдол олон байдаг. Энэ үед дасгал хөдөлгөөн хийж эхлүүлээд удалгүй орхих нь ихэвчлэн хэд өндөр хүлээл тавьж хурдан үр дүн хүсдэгтэй холбоотой гэдгийг хэллээ. Мөн эхэндээ хэд ачаалалтай дасгал хийснээс болж дадал болгож чадлагүй ядарч шантардаг байна. Тогтвортой байхын тулд багаар эхэлж бодиттой зорилго тавин фитнесийг дадал болгох нь хамгийн чухал гэдгийг тураах дасгалын багш хэлж байна. Ер нь эмэгтэйчүүд тийм байдаг. Багшаа 7 хоногт 4 турах боломж байна уу? Одоо тэд хоногт тэд хасах боломж байна уу гэдэг. Шууд тийм том зорилттой тавьчихдаг. За би энэ 5 хасчихна. Би урд нь ийм туранхаа ийм жилтэй байсан багшаа. Одоо би яг энэ дээр очимоор байна гэдэг. Тэгээд тийм эднэр маань тэгээд нөгөө огцом хасаал. За сарын дотор тэд хасна гэд яг зүгээр ингээд маш их ачаалттай дасгалууд хийгээд тэр үр дүнгuu төрж олно. Тэгэл нөгөө яг зорж байгаа юунууд нь дуусчаар хүмүүс алга болчдөг, хайчдаг. Тэгээ буцаад ирэхдээ нөгөө юу гэдэг урдных шиг ч юм уу магадгүй урдныхаас илүү жингүүд авцсан ирдэг. Ер нь бол фитнесээр хичээлж байгаа бол тасралтгүй тууштай удаан хугацаанд хичээлж л үр дүнгууд гарна. Psychology хуудсанд байршуулсан статистикаас харахад хавар фитнест явж эхэлсэн 10 хүн дутмын 8-аас 9 нь 1 сарын дараа хайдаг байна. Тиймээс иргэн та эрүүл зөв галбирыг бүрдүүлэхийг хүсэж байвал өөрт дарамт учруулахгүй зөв төлөвлөгөөтэйгээр хичээлж эхлэхийг зөвлөж байна. Зөв дасгал хөдөлгөөн гэдэг нь ажил гэрийнхээ хооронд алхахаас эхэлдэг гэдгийг багш дасгалжуулагчид санууллаа.